сайн байна уу та? Сайн байна уу? Сайхан хаварч байна уу? Сайхан сөрөг таран сайхан хаварч байна. Оо, тавлаг сайхан хаварч байна уу? Сайн яваад ирлээ. Ажил үйлсэн бүтэмжтэй сайн. Бүтэмжтэй дүүрэн сайхан байна. Танаа нутаг. Үнэхээр сайхан нутаг хангаа байна. Тэгээд нутаг хангаа сайхан хараад баясаад явж байна да. Тийм Монгол улсын 2 дахь ноён оргил Алтан нурууны мөнх цаст мөнх архан оргил маань тэр харагдаж байна. Мөнх архан оргил маань далайн түвшнээс дээш 4362 м өндөрт өргөгдсөн. Алтай заван богдын Күүтний оргилоос 7 м 50 м дутуу ийм оргил байгаа. Монгол улсын 2 дахь ноён оргил. За тэгээд энэ сайхан Алтан нутгийн эзэн болж энд хүмүүн заяаг болж мэндэлсэндээ ихэд нутаг усаараа бахархаж шүтэж баярлж багтаж явдгийг. Манай нутаг сайхан өгөөжтэй хангаа шүү, Алтай шүү гэж одоо. Сайхан хангаа байна. Тийм ямар их зууд болсон ч зуудад нэг нэрвэгдээд байхгүй. Энэ Алтан сайхан уулс маань энэ цастай хайрхнууд маань нутгийн ард олноо мал сөрөгтэй ивэлдэн авч өргөлж өөрлөж явдаг. Тэнний ач буйнаар манай нутагч одоо цөөхөн гүн амтаа хэрнээ мал сөргөн жилээс жилдэл өсөөд үржээд ард олны амьдрал ахуй бас хийж яах вэ? Зах зээлээс хол гэди хязгаар нутагч гэсэн зам харгуун бартаатай ч гэсэн энд одоо тэгээд нутаг усандаа болоод Тэш амны бэлгээр аштай. Амны бэлгээс аштай гэдэг. Энэ сайхан мөнх хайрхан уулыг одоо би яах вэ ингээд дөрвөн зүгийг сайхан ажиглаад бас мөргөөд хүндлээд нөгөө усын нугаад ёсын даг гэдэг те. Өөрийнхөө ард түмнийхээ сайхан бүхэл зүйлтэй бас танилцаад та нартайгаа ялангуяа танитайгаа одоо ингэж учран золгож бас мэдлэх ховтой байгаад их талархаж байна. Хүний төөрөг заяа гэдэг чинь бас харсан болгонтой учир таардаг юм болов. Тийм ээ. Үнэн. Цаанаас бас нэг сайхан өгдлөөрөө учир байдал байдаг болов гэж би бол бэлгшээж явдаг. Тэгээд энэ урийнхаа ард түмний хамгийн одоо настанд орон таамын. Тэгээд нутаг ошуундаа бас сайхан нэртэй устай сайхан тийм буурай уянтай сайхан хүнтэй уулзаж байгаа да их сэтгэл дүүрэн байна. Би одоо өөрөө Хөвсгөл аймгаас ирлээ. Нутаг нэг уул ус ер нь Монголынхаа уудам тал ер нь ганцхан ингээд ястан үндэстэн гэлтгүй бүхэл уудам монголчин те. Бүхэл хөвгт толбтон болгон. Эвийтэй хоорондоо танилцж бас байх ёстой болов уу гэдэг үгнээсээ те. Ирээд хүндлээд уулзаад байж байна. Тэгэлгүй яах вэ? 90-д эр хүний замын хүзүү уртч гэж ярьдаг. 90-д хүн учрах ёстой хүнтэйгээ яаж игээл уулздаг юм байна. Тэгээд үнэхээр одоо цаанаас нь тэнгэр нь хараад энэ хоёр хүнийг уулзуулахгүй гэвэл ямар алга дарамхан зайд зөрөөд өнгөрнө шүү дээ тий. Тэр юм чинь бас яг ингэж шиний сайхан тий 15-нд танилцсан гэдэг бас сайхан илэрхийлэлтэй үйл явдал. Биер нь одоо энэ Ховд аймгийн мөнх архан суманд 1958 оны шорон нохоо жил төрсөн. Тэгээд энэ нутаг усандаа одоо баг сургууль төгсөөд Манхан суманд очиж дунд сургууль төгсөөд Улаанбаатар хотод барилгын техникум суралцаад тэндээсээ цэрэг татагтаад цэгийн алав хаагаад тэгээд сүүлд нь ард эрийн ачигтаар халагдж ирээд 1982 онд халагдж ирсэн. Тэгээд сумын үйлдвэр баригдад барилгачин сумын худалдаа бэлтгэлийн ангид манаач янз янзын ажил хийж яваа. Тэгээд 1984 оноос сумын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаа гэж одоогор бол засаг даргын тамгын газар нь тэнд одоо нийгмийн даатгалын байцаагч одоогийнхаар тэр үед хөдөлмөр нийгэм хангамжийн байцаагч гэж шинэ оронтой гарч тэнд одоо манай нутгийн удирдлагууд төр захиргааны байгууллага намайг дэмжиж
тэнд одоо байцаагчаар оруулж. Ингээл одоо ажил хөдөлмөрийн гараагаа оноо нутгаас эхэлж яваад тий. хожимо 86-аас 91 онд улсын багшийн дээд сургууль Улаанбаатарт боловсролын их сургуулийн зураг хөдөлмөрийн багш мэргэжлэр дүүргээд одоо тэгэл нутагтаа ирээд сургуультай мэргэжлэрээ багшлаа. Сургуулийн захирал хийж үзтээ, сумын засаг даргач болж үзтээ. Сүүлд нь одоо тэтгэврт гарлаа. Яг сургуультай дизайн технологийн багшаар ажиллаж байгаа тэтгэвртээ гарсан. За тэгээд яг энэ сайхан нутаг усандаа эрхэмдүүтэй арамжмагтай уулзаж учирсных бас би нэг нутаг усныхаа тухай ганц хоёр шүлэг дуудаж өгөө. Залаа. За шүүдэрт орчлонгийн дутуу гэж нэг шүлэг уншия. За. Санаан зоргодагдгүй заяа тойргийн зурхаад сайхан мэжийнхэн санчигт сар мөнгөрхийг үлдсэнгүй. Саахалт гидүүдийн эмнэг үлгэнд агсагдвч сарны толб шиг боныг зүрхэн тургадгийг мэдсэнгүй. Тэмээн алхаагаар өдөр хоног көвөрч тэртээ холын хүсэл ойртон дөтлөвч тэргүүн бууралтаагүй таныгаан одон чин гэдгийг мэдхгүй тэрсгэн багнасандаа дэндүүч хэнхэн явжтэй. Тоос торвогийн зайд тороож үлдсэн хүүчин толгод дундаан гонгонох өнчөн ботх шиг бөөлж явнаа. Тоонтгэр толгоож тогсуусан насандаач таныхаан хайраар дутахтан толти зүрхэндээ уйлж явнаа. Илүүч тхимаар хомсхонч итгэл цацсан ядуу ирээгүй өдрүүдийн гэгээд ижлэн ирсэн адуу шөнийн уулс сэрүүлцэл шүлгээр янцхан давхөвч шүүдэрт орчлонгийн дутуу ижээгэн хаанаас олохгүй. Та одоо хичнээн шүлэг зохиосон хүн бэ? Их сайхан яруу найраг бичдэг гэж таныг одоо бас өөрөөс ч болон энэ нутгийн ард олноос ч сонслоо. За яг хөө би бичсэн шүлгээ тоолж үзээгүй юм байна. Юу ч болсон яруу найргийн миний анхны ном зүүдэнд ирсэн ижиг гэж юм ном байдаг. Хоёр дахь ном нь савдагт талтан дууж гээд яруу найргийн ном. Энээс гадна Сумын хаан 90 жилийн аагаар 9.10-ны цадиг гэдэг номыг ерөнхийд нь эмгт гэж редакторлж хэвлүүллээ. Сургуулийнхаа 70 жилийн аагаар мөнгө цастаараа онгоцсон миний сургууль гэдэг бас нэлээд зузаан одоо сургуулийн 70 жилийн түүхийг багтаасан баримтгалсан ном хэвлүүллээ. Номон тамхтаа нутаг минь гэдэг альбом. Тэрний зургуудын тайлбар нь дандаа миний шүлгээр хийгдсэн 2014 онд хэвлэгдсэн байхад ирж одоо надад загас чиний мөр усгүй гэдэг шиг тэгээд өөрийнх нь ном өөртөө амтнд дэлгэдэг байгаа. Тэгээд зарим номнууд бол эргээд надад олдохгүй болчих. 1986 онд манай Мөнхархан сумын очнэгдэл байгуулагдсны 30 жилийн ой болж тэр очнэгдлийн 30 жилийн ойгоор очнэгдийнхэн гэдэг анхны номоо хэвлүүлсэн юм байна. Тэрнээс хойш одоо бас яг хэвлүүлсэн ном одоо сүүлд Хөхөрлөгийн илчгээд өгүүлдэг дуужийн ном хэвлүүлсэн. Нэг Алтан уран хаан аман аядгийн тоол бичиг бичсэн. За энэ бол одоо манай нэртгүүш Готвийн ахим ах маань над чи энийг бичээчээ гэж үүрэг өгснээр би нэлээд удаж байжд гараасаа гаргасан юм ном байгаа. Яг ингээд номын цагаан буян гэж байдаг. Энийг харж явдаг. Тэгээд одоо би Монголын зохиолчдын эвлийн шагнадыг савдагт талтан дууж гэдэг номоор 2016 онд хүртсэн шиг санаж байна.
Одоо би таны харин одоо нөгөө тавилан гэдэг нэг сайхан дуу шүү дээ. Тэр одоо таны бас шүлэг гэсэн тий. Өөрийн зохиолын цацлаасаа та минь бас өргөж хайрлаач гэж хэлмээр байна. За энэ ижи тавилан гэдэг нэртэй шүлэг бас юм аа. Энэ шүлгийг маань олзуурхаж Завхан аймгийн Харьяат Монгол улсын урлагийн гавьяат зэтгэлтэн нэрт хөгжмийн зохиолч Цэвэ Аравдангаа надтай уулзаад хүрнээ чиний энэ шүлгэнд би аядан хийж болох уу гэсэн одоо өө тэгдэггүй яах уу та хийхгүй бол өөр хэн хийх вэ гэсэн. Тэгээд миний шүлгийг авч тавилан гэдэг дуу хийсэн юм аа. Тэрэлгэж дэм салхита синхрин голын амраар тэртээ алсаас ижимэн сэтгэлдээ сэмэртэл бодогдох юм аа. Бодлоор болдоггүй хорвоогийн борхон тавилан юм хиндэ. За ингээд шүлгийн уншиж цахилтын төрөө шаргалтсан цантаа намрын өдрүүдээр сайхан сэтгэлд ижимэн санчиг онгоцол бодогдох юм аа. Хүслээр болдгоо хорвоогийн хүний тавилан иймхэндээ. Усны шувууд нүүсэн уйтай намрын өдрүүдээр нутаг амтай ижимэн нулимс асгартал бодогдох юм аа. Тааллаар болдгоо хорвоогийн төөрөг тавилан иймхэндээ. За энэ дуунд Цэвэ Аравдангаа маш гоё аяг хийсэн. Одоо Монгол улсын гавьяат жүжигчин дуучин Лослын Болдбаатар дуулж олныг хүртэл болгосон ийм дуу байгаамаа. Энэ их сайхан дуу. Энэ дуу ямар учраас та сайхан шүлгийн зохио бас шүлэг болгон чи учир утгаар бүтдэг шүү дээ. Тийм ээ тийм. Энийг би 95 оны 9 сард бичсэн шүлэг байна. 9 сар гараад манай нутагчин энэ өндөр алдаан ууланд чинь намрын сэрүү орчихсон шүү дээ. Тэгээд нэг өгдөө манайх усгүй болчихсон байдгийг. Цайны усгүй. Нэг 2.10 бетон аваад гол руу явлаа. Синхрин голын хөвөн дээр ирсэн чинь цахилтын төрөө шаргалтчихсан, дээр нь цан бүрхчихсэн. Тэгээ ер нь цэвүүхэн өглөө байсан. Намрын өглөө. Тэгээд одоо манай ижи 1985 онд 52хан настай байхдаа ертөнцийн мөнх хүсийг үзүүлсэн. Би тэгээд нэмж хүйтэн байна шүү гэж дагжиж байх хоорондоо би энд ингэж дагжиж байгаа юм чинь газрын хөрсөн дор байгаа ижимэн яаж байгаа болдоо гэж бодоод тэгээд энэ тэрдэг жиндээсэн цагтаа синхрин голын намраар тэртээ алцаас ижимэн сэтгэл зэмэртэл бодогдох юм аа. Эндээ бодлоор болдгсон бол хүн бүхэнд ээж автагаал мөнгөд хамт баймаар байгаа шүү дээ. Тэгтэл бодгоо надад тэгээд өөрийг тавилан юм даа гэж. Тэгээд ижидэн зориулж бичсэн шүлэг байгаа юм. Тэгээд энд маань Цэвэ Аравдангаа гоё аялал хийж Болдбаатар сайхан дуулж олныг хүртэл болгосон. Их баярлж өгд юм аа. Сайхан олон түмэндээ нэгээд өгнийхаа сайхан цацлыг өрөөлийг өргөж энэ чинь онгод шүтэн одоо юуны шүлгийн онгон гэж бас байдаг. Ер нь онгод гэхээр л хүмүүс бас буруу зүрх ойлгож хийдэг. Тэгэхээр яг хоо яруу найргийн тэнгэр гэл усууд бас ярьдаг шүү дээ тий бэлэгтэй. Лам бурхан маань. Харин тий хүмүүс янз бүрийн югаар ярьдаг. Тэгэхээр энэ сайхан шүлгийн цацал, энэ сайхан өгний хүч, энэ сайхан олон зүйлийг бас цаанаас нь өгөгдлөөрөө бас холбож бичиж гин гэдэг бол танд агуу сайхан эрдэм хүч байна гэж би бас харж байна. Тэгээд дүүн бас өөрөө бас нэг шүлэг зохиох гэж оролддог. Гэхдээ таны хажууд бол багахан зохиолч юм уу да. Тэгэхээр би онгон шүтэнтэй хүн угаасаа тийм учраас Тэнгэрийн одоо өгөгдлөөрөө бас нэг холбодог онгодуудынхаа үгийг л нийлүүлж бичдэг гэсэн. Тэгэхээр энэ сайхан шүлгийнхаа охийг дээжийг бас таньдаа ингэж мөнх хөх Тэнгэрийн бэлэгдэж таныхаа сайхан энэ сайхан мас шиг уян цацраасан олон түмэндээ энэ олон шүлгээрээ дуугаараа Монголын ард түмэндээ өөрийнхөө өгөн цацлыг өргөж байгаа настан учраас одоо таньдаа ингэж танаараа дуудвал тийм үү
Тэгье. За ингээд энэ тэнгэрийн улаач Очиг. юу наран жимгийн маань шүлэг тэнгэрийн учиг гэдэг шүлгийг би чадан ядан дуудъя. За гэлээ. Уулчих чанаар хөглөгдөн тэнгэрэн би дэдлээ. Уухан дуугаар эсгэрэн өвгдөн би хураадъя. Улаач заяа түшин хямран би сэрэй. Удаан гачиг дүрлзэн тэнгэргэн би дэдлээ. Бодол сэтгэл тархгурваа нэгтгэн тэнгэрийн үгийг хэлхэн дамжуудъя. Босоо бичгээр Монгол гэж омог шин бичье. Алтан нарны элчнээс алгандан тосож арддан би тараая. Агуу өвгдийн зараадаар нартад төрснөө мэдүүдье. Сайн сайхны дээдээр түмэн сэтгэл гаргая. Сарн нарантай хорвоог уйраач нэг бөөдё. Мөнх тэнгийн хайрлсан алдрыг өндөр дөргий. Мөргөл сүсгэ тэргүүндэн сэлж залъя. Мөрөн годын ундрагыг зулаадан хүргэж ёслоё. Мөнх тэнгийн залдгийг бодол дон шингээж хүндэлье. Мөнх бусын хорвоог мөр бүтэн туулъя. Хууран барин көглөн дуудъя. Өвгдээдсэн хормос тэнгэрийн шүтэн хөндлөж бөөдъя. Дуу аядан уйрааж дуудъя өвгдээдсэн дутуу бүхнэн дүүргэж өргөе. Цагаан сүүгэн өөрийн сэтгэлээс ундрах хайр бүхнийг өвдөж чансан хэн бүхэнд түгээе. Хайр инрэл хагцал гунгийн адандч хөх тэнгэр шигэн уудам сэтгэлээр туулъя. Хас тамганы нар зөв эргэлчиг хөх тэнгэр эцэг минь хар сүдний намрах дэлчиг хөх өвгүүд минь хаан төрийн эрэлхэг баатар шиг улаач заяа минь хөх тусын хүчит могоо шиг байгад их минь сажиг зүсэн нис жигүүртний хурц хараа санчиг цаатлан хамт байх тэнгэрт өргсөн тангараг сажиггүйдэн ирэх дард хүчний нууц сайн мууг ядган таниулах хурц мэлми хөх тэнгэрэн марталгүйгээр бойлж хөрс шороогон алдалгүйгээр хамгаалж хүн заяагаан гололгүйгээр тэтгэж хүн чанараа алдалгүйгээр амьдрахсан зон олноо хүндлэн дээдлж зориг сүлдэн унгалгүйгээр бойлж зол заяаныхан эзэн байж өтлөгсөн зовлон түнийг ялгалгүй таньж тэнгэрийн үннийг мартад унгаалгүй тэргүүн өдөө өргөж мөргий төвчээр хатуужлынхан дэнсэн дүлдэж тэнгэр талтлан сөхөрч мөргөё мөнх тэнгэртэй тайгын хар үргэд удагны захаа За гэлээ. сайхан бичсэн байна. Тандаа гэлээ. За одоо Монгол орны хөх сувд гэж хэлж болох тэр хөвсгөл дадаа ээжийн дэндээс энэ алс хотын алтан нутгийг минь залж энд ирээд хүн зонтоо нуулзаж тэнгэр хайрханд минь өргөл цацтан өргөж ингэж яваа дүүдэн улам их амжилт аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Гэлээ тандаа. За хүндэ савж ирөө. Сайхан урж энэ замдаа сайн явж ирлээ. Танаа сумын бүх байгуудаар 3 өдөр тойрлоо. Ауз Тэр төвийнхаа сайхан ардтай байстан үүтэй гэхээр хайд тагаа сайхан уулзах гээд. Сайхан урж гинөө. Сайхан урж. Сайхан урж гинөө. Сайхан урж. За сүрэг тархан сайхан урж гинөө та. Сүрэг минь тархан сайхан урж гинөө. Сайн явж гинөө. Тавлаг сайн явж байна. Монголоор 3 жил тойрч явд өнгөж эхэлж шүү дээ. За сайн байна. Сайхан урж гинөө. Сайн урж. 3 жил өгч сайн явж гинөө. Сайн явж. Монголын энэ язгуур урлаг гэдэг бол бидний маань хамгийн сайхан бахархал. За тэр дундаа өнөөдөр бид нэр Ховд аймгийн одоо мөнх хайрхан сумын одоо Урайхан ард түмний язгуур урлагтаас гээд танилцахаар нэвтрүүлгээс хүргэж байна. За бид бүгдийг сайхан өгтөж хүлээж авсанд танаа хамт олондоо танаа ард түмнээс Урайхан ард түмнээс талархж байна. За хэдүүлээ сайхан язгуур урлаг эхлэхээс өмнө сайхан
энэ соёлын төвийн бас их үүсвэр болсон уу яхан зурлуудаас өвтөгчүүдээс яриагаа эхлэхийг бодож байна тийм ээ. За соёлын төвнүүд дарах эдгээр байгууллагууд хэдэн жилийн төвхтэй байна? Манай соёлын төв 1959 оноос хойш усан байгуулагдаад одоо 60 гаруй жил. Үйл ажиллагаа явуулаад 60 жил болсон. Одоо хамгийн анхны соёлын эрхлэгч ингэж хүн дээр байгаа юм. Тэр үед одоо барагдаад байж магадгүй гэр мөрөөсөлтөй хэлээсэн. Тэр чинь улаан ингээд бараг тий Монгол гэрт. Монгол гэрт усан байгуулагчсан. Тэрийн дарга чинь Миндэ гэдэг хүмүүс нь хинүү механикч Донруу гэдэг хоёр хүнтэй усан байгуулагдаад үйл ажиллагааг эхлүүлээ явуулсан юм байна. Одоо өнөөдөр болохоор 27 оны юугаар бол үндсэн 6 ажилтнтай гэрээт 2 ажилтнтай үйл ажиллагаа явуулаад одоо иргэдийнхээ соёлын гэрлийн талаар ардын язгуурлага өвтөйгээд хөгжүүлээд явж байгаа. Тийм соёлын төв байгаа. Ховд аймгийн хэмжээнд бол Ховд аймгийн дууц сум Монкаргасан бол энэ хоёр сум сум байдаг. За Баяулгийн аймгийн Алтан цогц буйнт гээд хоёр сум бол бас Уранга. За Баяулгийн аймгийн Булган сум байна ш. Эдгээр нь бол харьцангуй нөгөө казакчуудтайгаа жоохон ингээд уусаа явчихсан казакчууд бас амьдэрдэг. Яг одоо өнөөдөр оргаараа гэх юм бол яг цэвэр Уранга амьдарч байгаа сум бол баг 20 сум. Дууц сум бол байгаа. Дууц сум сүүлийн жилүүд бас казакууд орж ирж байгаа. Бас шүүшээд шилжиж ирээ. Тэгээд нөгөө хажууд байгаа нөгөө тэгээд угсаатан дагаал нөгөө мэдээж л одоо хүчээр л одоо хоорондоо ярилцсан шүү дээ тий. Тэгээд тэрэндээ ингээд жоохон хэл яриа аялахын хувьд бол манай сум бол бас харьцангуй гайгүй. Тэгтээ Баяулгийн Булган за Баяулгийн тэр зарим сумуудыг бодох юм бол манайхан бас жоохон халахчихж байгаа. Би бас яг өдөө боддtiin бас хэл аялахын хувьд бол бас нэг өөрөөр болоод байгаа. өөр болоод. Тий бас. Яг өөрийгөө тэр бол Уранга гусаатны тэр аялга бас байхгүй болоод байгаа. Тэгтээ яг дээрийн аялах хэллэг нь өөр шүү дээ. Жишээ нь одоо танах нь одоо малгай гэхэд л одоо малхаа. Жишээний өөр тий. Ёс заншил шал өөр байгаа. Айгуу гоё. Нэг өөр ус оронд ороод ирсэн юм шиг айгуу гоё санагддаг. Тэгэхдээ яг Уранхаа гэх бодоод загчин байна, дөрвөт байна, одоо баяд байна. За тэгээд одоо хотхоод одоо мөн одоо дарахад гэдэг одоо бүгд л ер нь яг саяны ярьдаг юм дээр бас ингээд нөгөө юм алдагдчихлаа л да нөгөө иглиз болоод аялах болоод бидний одоо бас нэг мартаж болохгүй ганц юм шиг байдаг. Тэсний угсаатны ганц одоо вит ус юу. Тэр утгаар энэ цуур энэ туйл бол одоо энэ би жоохон байж хат манай нэг ихч өвдөд юм дууц сумын Чухаан гэдэг хөгшин байдаг байхгүй одоо бас өрөөд мараа олон жилийн үед дамжсан одоо цуур хүмүүс байдаг байхгүй юу. Тэгээ одоо нэг хүүхэд нь одоо хүүхдийн дээр Наранбат гэдэг хөннөө цуур холбооны тэргүүн хийдэг залуу байдیں۔ Тэр хөгшнийг авч ирж энэ цуур гэж хөгжмийг үлээлгэж ирсэн. Тэгэхээр тэр Уранхаа угсаатны туул хайлах энэ цуур бол гэхдээ дээр үед бол энэ заслан шарын шишин дэлгэрээгүй энэ үед бол ер нь засал ном л одоо болж ирсэн байна. Туул хайлахын тулд одоо малаа хотлуулчихад ороогаар нэг айлдаан цуглаад ингээд шүнжин туул хайлуулж ирсэн. Тэр туул хайсаа тэр айлын одоо гай варцт нь одоо ярьж ирсэн. Муу юм үргээж засал ном хийж ирсэн. Тэгэхээр нэг үргэлж тэр бидний одоо угсаатны хүмүүсийн дээр үсээд одоо боломжтой дээр үсээд бүгдүүд юм аа тий. Байгаль хангаа дэлхийгээ хүртэл харагдаж хайлжсан. Тэгэж одоо айл өрхөө бас засал одоо юу юм хангаа дэлхий мал амьтан одоо бүхэл юм магтчихсан маань. Тийм бай. Одоо ан амьтан тийм. Дундаа Уранхаа яг язгуур одоо хамгийн анхных гэх юм бол туйл орох байх. Тэр туйл ор. Тий одоо манай соёлын төвч бас алдартууж авирмэд гэдэг хүний нэрмжит. Баруун Монголын алдартуулж Баатрын авирмэдийн нэрмжит болсон. Манай соёлын төв. Тэрнээс хойш одоо сайхан төрийн сорилтоор өглөө явж байгаа манай соёлын төв. Баатрын авирмэд гэж одоо манай нутгаас төрөн гарсан. Энэ нутгийн хүн. Энэ нутгийн одоо аав нь тэр Баатар гэж хүн бас өөрөө түүлж хүн байсан. Тэр хүний хүүхд авирмэд гэж одоо алдартуулж хүнгээс нь төрийн сорилт. Тэгээ тэр хүний одоо өр хүүхд нь соёлын гой цэцгэлт нь төрийн өргөмжлөлт туулж Балдан дорж гэдэг одоо хүн байна л да. Бас манай нутгийн одоо тэр хүнээр
одоо алдрын тамхин манай музей байдаг бас ороод харж болно. Одоо тэгэл яг энэ занштай бол одоо хүртэл одоо ингээл туйл занштай авч явж байгаа бид нар заа сургаад тий бас олон сайхан хүмүүс тэр хүмүүсийн шавнар болоод бас олон сайхан туульчд бас төрөн гарсан байдаг. Синд сүрэн галуудрах гэх сайхан туульчд маань төгс төрөн гарсан байдаг. Одоо яг энийг бас залуу үедээ бас залуу үедээ бас өвлүүлж үлдэхтэл дээр бас ихэр явагдаж байна. Залуучууд маань одоо бас энэ урийнхаа язгуур урлагийг бас сурах тий хаврагдах юм дээр бас хэрэг. Ер нь бол сайн байгаа. Манай цуур тэр талдаа ураанхаа уртын дуу, богны дуу, Туул хөөми. туул хөөми гэл одоо өөр гээд Манай соёлын төвчрөө тэгэл соёлын төвдөө бүгдийн сургалт дуулын явуулдаг. Хөл одоо Тэ. Бага язгуурлын талаар тэгэл гитар хөгжмийн дуул ингээд туур мөрөөрийн дуул цуур хөөмийн дуул ингээд бүгд ерөнхий бол сургуулийн хүүхдүүдтэй тий нутгийн ард иргэдтэй заагаал. Өвлөн тэгш бол.